Нэгэн цагт Марвелын баатрууд бүгд нэлэх хүүхэд болж хувиржээ. Гайхамшигын хөндөд орой болж намгум амар амгалан ноёрхон. Уулзүрийн самбар дээр хоёр гудамж харуулна. Нэг нь Xavier, нөгөөх нь Fury гудамж. Манай нэлэх Стивийн гэрт нь аав ээж нь түүнийг оронд нь оруулаад Стив чиг унтахаас өмнө бүх тоглоомын баагаануудаа нэг нэгээр нь сайхан амраарай гэж хэлээд байж байхдаа өөрийнх нь сайн найз Bucky баавга нь байхгүй байгааг анзаарваа. Түүд удалгүй цанхоор нь чимээ гарч Ахмад маань дурангаар эсрэг байшин руу хартал X-Men-ийн Cyclops Bucky баавгыг нь авцсан байлаа. Мозойлог. Манай хөрх нөөж нөгөө баавга найзуудтайгаа юу босныг мэдэхгүй байгаач гэсэн бид ардаа хүн орхихгүй шүү гэсээр дахин хартал нөгөөх нь өмсгөө гараад ирнэ. За яах вэ? Ингэж тогломоор байгаа юм биз дээ. Тэгвэл тоглоё л тоо гэсээр Ахмад маань Avengers суглараад гэдэг нэг iconic хэлдэг юм а хэлээд дохио өгөөд баахан Powersтай баатрууд маань хувцас өмсөд бэлдэж байгаа харагданаа. Хаалагч яг бэлдэх юмгүй. Гэтэ хөрөөг байхдаа хамгийн жижиг нь л харагдаж шүү. Хэсэг хугацааны дараа гэрийн арын хашаанд усан сангаас шилдийн том монгос гарч ирээд Ахмад Nick Fury тандаж гэрийн хорионд ороогүй. Эсвэл хүүхдийн салхин цэцэг өвчин тусаагүй. Хүүхэд бүрийг дууд. Бид Bucky найзгаа аврах хэрэгтэй байна гин. Харин чамайг юутай гэдгийг чинь харцгаая л да Cyclops. Харин үүний эсрэг талд Cyclops гудамжинд ганцаархна. X жаалуудаа гарч ирээ та нар Avengers-тэй тулалдах хэрэг гарчлаа гэхэд хинч гарч ирдэггүй. Манай хүн жоохон бодож байгаад би заримгны машин сонсох шиг боллоо шүү гэхэд удаачгүй. X хүмүүс новороод ирвэ. Bucky баавгыг булаад салдах тулаа ингэж эхэлнэ. Баахан тоглоомон сум усан буу соосгор зэвсгэсэн нөхдүүд. Тулааны үеэр Bucky баавгатай хамт шидэгдэж орсон Mjolnir алхахыг Wolverine өргөх гэж байгаад хаалхтай таарад өргөхөөр нь майжж аваад уурыг хүргэж байгаа сансар хүртлээ шидүүлхэн дээрээ. Тэнд харин нэлэх Galactus сарыг соосго болгочход сансарт нэг хэвтээд ижин. Дэлхий дээр үүмээ самуу үргэлжсээр Bucky баавга харин хүүхдийн гар дамжсаар Тулаан дундуур тэнгэрээс Wolverine гэнт хүчтэй уунж ирээд бид нар ч томоохон асуудалд орлоо доо гэл нөгөө хамаг бодлооны толгойлогч болсон Ахмад Америк Cyclops хоёр гайхаад тартал Jean Grey ирсэн байдаг. Манай эдэж нэг ихтэй загнуулж байгаа хүүхэд ч гэл харагдана. Cyclops-т Bucky баавгыг нь боцоогоод өг гэхэд Cyclops харин өгөхгүй гэж жоохон зөрүүдэлж хагаад манай хүний уурыг нь жоохон хүргчнэ. Тэгээ ер нь уурлахаар яадгийг нь хэдүүлэн мэдгээс хойш. Дараа өдөр нь чулж асуудал шийдэгдэж Bucky баавга гэртээ ирж хамгал нэрэнүүд маань тайван нойрцож гайхамшигт хөндийд маань нэгэн сонирхолтой нөхдөөл босноор энэ нэгдүттэй хөөрхөн комик маань ингээд дуусч байгаамаа. Энэ үртэл хамт байсан баярлалаа. Дараа дахин уулзъя.